За квадрат функц гэсэн сэдвийг тайлбарлах гэж байна. За энэ хичээлийн зорилго бол эдгээр 5 хэлбэрийн квадрат функцийн графикуудыг байгуулах, тэдгээрийн шин чанаруудыг танин мэдэх тийм зорилготой хичээл байгаа. За квадрат функцийг тайлбарлахын өмнө эхлээд функц гэсэн сэдвийн хүрээнд шугам функц гэдэг сэдвийг бид нэр дундаа ингэдэ үздэг тийм ээ. За тэр талаарх өмнөх мэдлэгээ бас сэргийн саны. За y тэнцүү ax нэмэх нь b хэлбэрийн функцийг бол шугам функц гэж нэрлэж байгаа. За a бол шулууны налалт. За y тэнхлэгийг огтлох цэгийг олохдоо бид нар x-ийнхаа оронд тгийг орлуулад x нь тэгвэл y нь хэд гарч ийн. За тэр цэгээр огтлно гэж үздэг. X тэнхлэгийг огтлох цэгийг олохдоо болохоор y-гээ тэгтээ тэнцвүүлээд за энд үсэж байгаа шугамд гიშгэлээ бодоод хасах тэмдэгтээ a-ны b y нь тэг үйд ингээд энэ цэгээр огтлно гэж тооцоолдог байгаа. За мөн налалтаас шалтгаалаад налалт нь тгээс ихвэл шулуун маань ямар хэлбэртэй гарах уу, налалт нь тгээс багвал ямар хэлбэртэй гарах уу гэдгээ энэ зургаас хараад бас сэргийн саны. За шугам функцийн график байгуулах алхмаа сайн болгоод мэдсэн хүмүүс бол квадрат функцийн график байгуулахад бас л яг энэ алхмын дагуу явагдаж байгаа юм чинь өмнөх суур мэдлэг маань бас хэрэг болох нь. За шугам функцийн график байгуулахын тулд бид нэр эхлээд хүснэгтээ зохиодог. Хүснэгтэнд бол хамгийн багадаа 2 утга, тэгээд түүнээс дээш утга авч болно. За хүснэгтээ зохиогоод цэгүүдээ олсны дараа цэгүүдээ координатын автгадараа тэмдэглээд тэдгээрийгээ дайруулад шулуунаа зурдаг. За y тэнцүү ax-ийн квадрат функц. За x маань өөрөө квадрат зэрэгтэй болоод ирэх юм бол хамгийн их зэрэг нь квадраттай байвал түүнийг квадрат функц гэдэг x-ийн тухайн функцийн маань x-ийн зэргээс хамаарат функцаа ангилаад явчихж байгаа шүү дээ. За y тэнцүү ax квадрат функцийн график бол парабол хэлбэртэй гардаг. За маань тгээс их байгаа үед парабол маань дээшээ харсан парабол, а нь тгээс бага буюу сүрэг тоо байгаа үед доошоо харсан парабол. За мөн y тэнцүү x-ийн квадрат, y тэнцүү 2x-ийн квадрат, y тэнцүү 2-1 x-ийн квадрат функцуудын график багш нь ингээд нэг координатын автгадар харьцуулаад харуулж байна. За эндээс бид нар юу гэж дүгнж болох вэ гэхээр за y тэнцүү x-ийн квадрат гэдэг бол a коэффициент бол 1-тэй тэнцүү байгаа тийм ээ. За тэгвэл a нь 2 буюу 1-ээс ихсэх тусам параболын салаа хумигдж ирж байна. А нь 2-1 буюу 1-ээс багасах тусам параболын салаа тэлэгдэж ирж байгаа гэдгийг анзаарж байгаа. Өмнөх хичээлээрээ бид нар бас энэний графикуудыг байгуулад дүгнэлт гаргасан шүү дээ. За y тэнцүү x квадрат функцийн графикыг байгуулж өсөх буурах завсар тэгшимийн тэнхлэгийг бичээ. За үүний тулд тэгвэл нэгдүгээрт бид нэр хүснэгтээ зохион тийм ээ. Y тэнцүү ax-ийн квадрат функцийн графикийн оройн цэг бол дандаа x-ийн тэг y-ийн тэг дээр байгаа тийм ээ. Тийм учраас хүснэгтээ зохиохдоо квадрат функц дээр бол доотлол нь 5 утга аавна. 5 утгийнхаа голын цэгийг бид нэр оройн цэгийг сонгож авдаг шүү дээ. За тэгээ оройн цэгээс бага 2 утга, их 2 утга гэдээ авчих юм бол парабола зурхад амархан байна. За цэгүүдээ оллоо. Координатын автгаа дээрээ цэгүүдээ тэмдэглэлээ. За цэгүүдээ дайруулан парабола зурлаа. За одоо эндээс тэгвэл функцийн өсөх буурах завсар гэдэг маань. За энэ параболын салааг алганд эндээс энэ чиглэл рүү ингээ буурж байна тийм ээ. Ийшээ болохоор ингээд одоо хас 2 хүртэл авсан байгаа хас 3, хасах 4 гэж аваад парабол маань ийшээ ингээл тэлээ зурагдаад байна шүү дээ. Тэгэхээр x-ийн хувьд бол хасах хязгааргүйгээс тгийн хооронд буурч байна. Харин тгээс нэмэх хязгааргүй завсар дээр x маань өсөж байна. Тэгэхээр өсөх буурах завсараа бичих юм бол тгээс нэмэх хязгааргүй өсөх завсар, хасах хязгааргүйгээс тэг дээр бол буурах завсар гэж үзэх нэ. За параболын тэгшимийн тэнхлэг бол x тэнцүү тэг гэдэг шулуун байна. За оройн цэгийг дайрсан босоо шулууны хувьд бол тэгшимийн тэнхлэгтэй тийм ээ. Энэ шараар зурагдсан шулууны хувьд нугалахад бол параболын салаанууд яг давхцаж байхаар харагдаж байгаа биз. Тэгэхээр энийг тэгшимийн тэнхлэг буюу x тэнцүү тгийг болохоор тэгшимийн тэнхлэгийн тэгштгэл гэж нэрлэж байгаа ахна. За y тэнцүү ax-ийн квадрат нэмэх нь q квадрат функц. За энэ функцийн хувьд болохоор бүгдээрээ өмнөх хичээлдэр бас яг графикуудыг байгуулад q нь ямар үед дээшээ, ямар үед доошоо зөөгдөж байгаа гэдгийг анзаарч мэдсэн. За эндээс харах юм бол y тэнцүү 2x-ийн квадрат гэдэг функцийн график бол координатын эхийг дайрсан. За нэг үед 2 дээр, 2 үед 8 дээр байх юм парабол байсан тийм ээ. За тэгвэл тэрэн дээр мань нэг нэмэгдэж байгаа үед нөгөө парабол маань яасан бэ? Y тэнхлэхийн дагуу дээшээ зөгцсөн байна. Харин нэгийг хасж байгаа үед болохоор y тэнхлэхийн дагуу доошоогоо зөгцсөн байгаа. За бас a коэффициент нь сөрөг байгаа үедэр бас харъя бүгдээрээ. y тэнцүү хас 2x-ийн квадрат нэмэх нь нэг үедэр болохоор дээшээ зөгцсөн байна.
хасах 2x-ийн квадрат хасах 1 үед болохоор y-ийн дагуу доошоо зөөгдсөн байгааз. За тэгэхээр энэ q тоо нэмэх үед бол y тэнхлэгийн дагуу дээшээ зөөгдөж байна. Q нь хасах үед бол y-ийн дагуу доошоогоо яг тэр q-гийн утгаас шалтгаалаад тэдэнд нэгж зөөгдөж байгаа байх нэ. За y тэнцүү a гүрчг нь x-ээс p-ийн квадрат. За энэ үед болохоор 2-ыг гүрчг нь x дээр нэмэх нь 1-ийн квадратыг авсан байна. 2-ыг гүрчг нь x-ээс 1-ийн квадратыг авсан байна. За y тэнцүү 2x-ийн квадрат бол координатын их дээр төвтэй түрүүний яриадснаар 1 байхад 2, 2 байхад 8 гэсэн юм парабол байсан тийм ээ. Тэгвэл x дээр нь 1 нэмэгдээд квадрат зэрэг дэвшигдэж байгаа үед болохоор y нь x тэнхлэгийн дагуу хасах 1 дээр очсон байгаас оройн цаг нь тэгэхээр x тэнхлэгийн дагуу зүүн тишээгээ 1 зөөгдөж. Эндээс нэгсэндээ оройн цагийг олохдоо x дээр нэмэх нь 1-гээ тэгтээ тэнцвүүлээд x-ийн оройн цаг бол хасах 1, y нь тэг үед гарч ирж байна гэсэн үг. За харин энд болохоор x-аас 1-гээ тэгтээ тэнцвүүлэх юм бол x нь нэмэх 1, y-ийн тэг гэхэлэр x-ийн нэмэх 1, y-ийн тэг дээр оройн цаг нь ирээд баруун тишээгээ зөөгдөж байна. Энэ үед болохоор p нэмэх үед болохоор зүүн тишээгээ, p нь хасах үед болохоор баруун тишээгээ зөөгдөж байна. За дахиад нэг жишээн дээр харъя. Y тэнцүү хасах 2-ыг гүрчг нь x дээр нэмэх 1. За энд байсан нөгөө оройн цаг болохоор зүүн тишээгээ 1 нэгжээр зөөгдөөд хасах 1 тэг дээр ирсэн байна тий. Энд байсан оройн цаг ишээгээ баруун тишээгээ 1 зөөгдөөд нэмэх 1 тэг дээр ирсэн байна. X-ээс 1-гээ тэгтээ тэнцвүүлээ x-ийн 1 гарч байгааз. За тэгвэл эндээс бид нэр одоо y тэнцүү a гүрчг нь x-ээс p-ийн квадрат гэдэг функцийн оройн цаг бол x нь x-ийн оройн цагийг олохдоо x-ээс p буюу энийгээ тэгтээ тэнцвүүлээ бодож гин гэсэн үг шүү дээ. За тэгэхээр x нь бол нэмж хасах p одоо ямар үед нэмэх p дээр очиж гин ямар үед хасах p дээр очиж гин гэдэг маань энэ тэмдгээсээ шалтгаалж байгааг олж харсан тийм ээ. За дараагийнх нь тэгвэл y тэнцүү a гүрчг нь x-ээс p-ийн квадрат нэмэх нь q квадрат функцийн хувьд болохоор за энэ болохоор түрүү бид нөгөө нэг x-ээс p үед болохоор x нь p дээр очиж байсан тийм ээ. Нэмэх нь q үед болохоор y-ийн хувьд q нэгжээр дээшилжсэн шүү дээ. За тэрийг одоо тэгвэл жишээ болгондоор харъя. Y тэнцүү 2x-ээс 1-ийн квадрат нэмэх нь 1. Тэгвэл энэ үед одоо бид нэр квадрат функцийг шууд таймлан зорох боломжтой байна шүү дээ. Энэ функцийн оройн цаг бол x-ээс 1-ийг тэгтээ тэнцвүүллээ x-ийн 1 дээр. За y нь болохоор одоо энийхээ хооронд одоо нөгөө тгийг энийг тэр чигтэн тэг болгоод авах нь сул тоогоо харах нь шүү дээ. Y нэмэх 1 байна тийм ээ. Тэгвэл x-ийн нэмэх 1, y-ийн нэмэх 1. X-ийн оройн цагийг эндээс харсан, y-ийн оройн цагийг энэ сул тооноос харсан тийм ээ. За энэ дээр оройн цаг нь гарч ирж байна. Тэгээд ax, y тэнхлэгүүдээ огтлох цагуудаа болоод таймлаа шууд зурчихлах нэ. За y тэнцүү ax-ийн квадрат нэмэх нь bx нэмэх нь c квадрат функцийн хувьд болохоор за графикийг яаж байгуулах вэ гэхлээр за эхлээд өгөгдсөн энэ квадрат функцаасаа нөгөө бүтэн квадрат ялгчихж байна. Бид нэр 9 дугаар ангида квадрат гიშтэглийг бүтэн квадрат ялгах аргаар бодож сурсан тийм ээ. За хэрвээ та нар бүтэн квадрат ялгах аргаа мартсан байгаа давал сурах бичгийнхаа 54-өөс 55 дугаар хуудсанд байгаа оройн цагийн координат дэх шимийн тэнхлэг гэсэн сэдвийг уншаад бүтэн квадратын яг ингээд ялгсан гаргалгаа нь энэ томьёоныг гаргалгаа энэ сурагч дээр чинь байгаа. Тэгэхээр тэр хэсгээс өөрснөө уншаад бүтэн квадрат ялгах аргаа сэргээж хараараа. За ингээд бүтэн квадрат ялгаад эндээс болохоор y тэнцүү ax-ийн квадрат гэдэг параболын хувьд ax тэнхлэгийн дагуу x нь хасах 2a-ны b гэсэн чиглэлд шилжсэн байна. Мөн тэгшимийн тэнхлэг бол оройн цаг дээр байдаг шүү дээ. Тэгэхээр тэгшимийн тэнхлэг нь бол хасах 2a-ны b гэсэн энэ тэгшгэлтэй байна гэсэн үг. За эндээс бид нөгөө квадрат функцаас аваад x квадратын өмнөхөө a, x-ийн өмнөхөө b сул тоогоо c гэдгээр нь коэффициентуудаа бол ялгачих шүү дээ. Тэгээд тэр a, b, c-гээ энэ томьёонд орлуулад x буюу оройн цагийн координат олж байгаа шүү. За ax тэнхлэгийг огтлох цагийн хувьд болохоор y-гээ тэгтээ тэнцвүүлээд энд үүсэж байгаа квадрат тэгшгэлийг бодоод x1 2 гэсэн цагийг болоод ax тэнхлэгийг бол парабол 2 цагаар огтлох нь тийм ээ. ay тэнхлэгийн дагуу болохоор хэрхэн шилжиж байгаа нь бол энд байгаа нөгөө сул тоогоо авчих шүү дээ. Хасах тэмдэгтээ b квадрат хасах нь 4ac хуваах нь 4a гэсэн цагт шилжиж байна. ay тэнхлэгийг огтлох цаг бол x-ийн тэг y-ийн c гэсэн цагуудаар огтлж байна. За эндээс бол энэ хэлбэртэй квадрат функцийн оройн цагийг бол шууд энэ хоёр томьёог ашиглаад x0, y0 олчих нь. За энэ x0-оо яг томьёогоор нь олчих юм бол y0-ыг бол заавал энэ томьёонд орлуулах шаардлагагүй. Эндээ x-ээ орлуулад гарч ирж байгаа y-ийн утга бол энэнтэй. Энэнд орлуулаа ботсондоо тэнцүү гарч ирж байна шүү дээ. За тэгвэл